Сайн цааны өрхөмдөд үзэгчтэй Royal Media Group нийгэм дөрвөлгүйччин нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг би та бүхэндээ сонирхолтой болох үднээс онгоцны плед Air Market-аас судалтаа аваад хамгийн ойрхон байсан газар руу ороод ирлээ. Тэгээ эндээс нэг ойрхон нисдэг орон нутгийн нислэгийн плед юу байна? Плед аваад орон нутгийг зорих болно. За тэгээд энэ нэвтрүүлгийнхаа гол зорилгоор би онгоцоор зорчиж байгаа зорчигчд болон за үйлчлэгчтэй холбоотой тэднэртэй танилцж үйл ажиллагаатай танилцах журмаар явж байгаамаа. Учир нь энэ жил иргэний нислэгийн 90 жилийн тохиож байгаа юм байна. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бас онгоцонд аялан зочлон хүрэхээр болоо үзэгчтэй. За ямар ч тийш орж плед авнаа захиал. За сайн байна. Ишээс очоо. За би телевизээс явмаа. Тийм. Роял HD телевизэд тэгээд танахаас плед авсан юм. За хаашаа ямар чиглэлтэй? Зэвэ. Хамгийн ойрхон өнөөдөртөө байвал сайн байна. Өнөөдөр үү? Тий. Юу гэхээр бас юу шүү? Олон ус биш шүү. Арай нэг хямдхан тий. Нэг орон нутагт нисчээд чочилчоод ирчихээр. За өнөөдөр манайх Улаанбаатараас Алтай Улаанбаатараас хөхөд Улаанбаатараас Ирхүүгийн чиглэлцлэг байгаа. Таны хувьд бол хамгийн боломжтой нислэг Улаанбаатараас Алтай. Гоолтай. Тийм. Тэгээд өнөөдөр яваад изэрх вэ? Өнөөдөр явчаал иргэд ирэх юм. Энэ онгоцоороо. Хэдэн цагийн нислэг л одоо? 11-15-аас насна. Тийм. За одоо амжин үстэй эндээс шууд гараад явж. Билетээ бичүүлээ шууд очив. Эндээс шууд мэдээлэл нь орчин тий. Зөв. За баримтаа. Юу яах вэ? Ямар авиа компани лээ? Арай Монгол яа. Тийм. За бичгээр өгч. За тэгвэл ямар ч говьлтаа чиглэлийн нэг плед авчи зураглаачтайгаа нийлээд тэгэд ямар ч одоо шууд нисэх рүүгээ очиод Air Mongolia компанитэй Air Mongolia офис нисгтэр байдаг тий. Бага юу тий. Бүртгэлийн ямар ч Air Mongolia компани офисор бас ороод хамгийн гол нь би камертай явсан зураглаачтай явах учраас бас зөвшөөрөл авах хэрэгтэй байх гэж бодож байна. Эндээс бол зөвшөөрөл авах байхаа тий. Пледэл авчих уу. За тэгээд нэвтрүүлэг маань эхэлж байна. Одоо эндээс ямарчсан. Өглөөний 8 цаг 10 минут гэдэг чинь эндээс гараад нисэх рүү тавих гээд зөвшөөрөл авчих юм бол камертайгаа бид нэр ороод иргэдтэй болон зорчигч болон онгоцны үйлчлэгчтэй өнөөдөр бас нэгэн өдрийг өнгөрөөж урилгагүйгээр жижиглж аялах болно. Ингээд нэвтрүүлэгт тавтаагаар үзэгчтэй. За ингээ Улаанбаатараас говьлтай чиглэг онгоц маань удахгүй хөөрг болно. Хөөрхөөсөө өмнө бас үзэгч та бүхний бас нэг үедээ танилцуулъя. Тэгээд удахгүй чинь Батэрдэн баяр сайхан. Тэгэхээр баяр сайхан бас одоо би удахгүй хөөрөх гэж байна л да. Тэгэхээр надад бас хамгийн гол зүйл нь энэ онгоцонд ороод үйлчлэгчтэй би өнөөдөр жоохон тоолж ажиллаж, танилцж, ажил хөдөлмөртэй танилцах гэдэг. Тэгэхээр энд онгоцон дотор зураг авах зөвшөөрлийг нэгдүгээр таммаар. Тийм ээ? Гойж. Хоёрдугаарт юу гэхээр энэ онгоцны үйлчлэгчийн холбоо гэж бас байна. Тэгээ өөрөөс энэ холбоонд байдаг хүний хувьд бас энэ холбооны талаар энэ холбоо яагаад заавал байх хэрэгтэй юм бэ тий? Товчхон бас мэдээллийг бас өгүүлсэн. Баярлалаа та. За. Баярлалаа. Юуны өмнөөс агарын төвийн үйл ажиллагаа явуулдаг Air Mongolia компанид ирж тий тэдгээр хэрхэн ямар ажиллагаа хийж яаж явдаг үйл ажиллагаа хэрхэн яаж явагддаг талаар надад сурвалжлал мэдээ тий нэвтрүүлэг хийж байгаа миний хувьд л их баяртай байна. Би бас Air Mongolia компанид 9 жил агарын үйлчлэг хийсэн ажиллаж исэн тийм хүн. За холбоо тавьсан хэлцэлхэд манай холбоо нь бол Монгол үйл ажиллагаа явуулдаг 3 компани байдаг. Miat-тэй авиа компани байгаа. Тэгээ Miat Монгол иргэний агарын тээврийн Miat компани байна. Air Mongolia компани байна. Хүннүү Airlines гэдэг компани байгаа. За энэ 3 компанид нийтдээ ойролцоогоор 120-120 хүн өнөөдөр агарын хөлгийн үйлчлэгч буюу онгоцны үйлчлэгчээр ажилладаг. За тэгээд тэр 3 байгууллагын залуучууд нэгдээд за хоорондоо дадлаг туршлага солилцъё тийм нийтлэг ур чадвараа солилцъё. Дээрээс нь нэгдсэний үндснээр олон улсад агарын үйлчлэгчийн холбоо гэж байдаг. Агарын олон улсын дэвшинд гарч дадлаг туршлага солилцож дэлхийн нийтийн хандлага, үйлчлэгийн салбарын хандлага яаж өөрчлөгдөж чинь ямар шинэ дүрм журм зааврууд шинээр орж ирж чинь тэрийг Монгол улсдаас нутагшуулъя, тийм нутагшуулъя бас шинжилж өөрчлөгдөе гэсэн уран дор ерөнхийдөө хамтран ажиллаж байгаа л да. Тийм. Тэгэхээр бас олон дадлаг туршлагатай олон жил ажилласан мундаг хүмүүс баг. Тэгээ бас энэ өнөөдөр би бас яг энэ үйлчлэгчтэй
танилцаад одоо өнөөдрийн говьтон чиглэл нисгэж байгаа үйлчлэгчид танилцаад ингээд явах гэсэн юм аа. Тэгээ мэдээж бас арай Монголын компани үйлчлэгч явах. Тэгээд энэ бас бичлэг хийж зөвшөөрлийг бас өөрөө чи би одоо бас шууд одоо удирдлагуудтай даргуудтай ярьж чадахгүй шүү дээ, танихгүй юм чинь тийм ээ. Бас өөрөө чи бас холбож өгөөд бас гүүр болж зөвшөөрлийг авч өгөөч гэж хүсэж байгаа маа. Тийм болох байхаа. Миний хувьд болохоор болно гэж ойлгож байна. Тэгээд ямар ч сан холбогдох нөхдүүдтэй холбогдоод удирдлагуудтай холбогдоод зөвшөөрлөл авъя. Тэгээд онгоцон төр хэрхэн агарын хөлгийн үйлчлэг ямар ажил хийдгийг юу нь бахархуу штэ, юу нь хамгийн хэцүү юм те. Тэр болгоныг бас та хүмүүс гаргаад хараад бас нүдэрэн хараад ард иргэд буюу үзэгчд бас айлах те. Яг үнэн бодит байдлаар бас гаргаж өнтө хүргэх бах. Тэгээд таны бас нэвтрүүлэгт бас амжилт хүсье. Тэр талаар болох уу гэж бодож байна. За тэгэхээр бас удахгүй ингээд плед ямар ч авцсан байгаа. Тэгээ одоо зөвшөөрөл маань ирчих юм бол онгоцондоо суугаад үзэгч тав хүнтэйгээ хамт говьлтаа руу аялах болно. Нэвтрүүлэгтэй хамтаагаар үзэгчтэй. Байгууллагын үйл ажилтаа бас сайхан бүрэн сайхан танилцаад гарах эрхийг авлаа. Тэгэд энэ нөгөө төрөний яриадсан ангар шүү дээ тий. Тэгээ ангар одоо за энэ ангар гэдэг нь юу гэхээр одоо нэг үгээр ярих юм бол одоо гараж л юм да тий. Одоо машинаар ярих юм бол гараж, онгоцоор ярих юм бол ангар буюу одоо тий онгоцны цэцэр үйлчлэгээ бүх дотоод одоо янз бүрийн үйл ажиллагаа дотор нь зохион байгуулж хийдэг объект байгаа. Объект. Тий. Тэгээ тэр одоо Aero Mongolia компанийнхаа ангарт орж бас танилцах бах тий. Ямар их хүч хөдөлмөр болж ээж одоо тий. Одоо ямар олон зүйлүүдийг одоо аюулгүй байдал талаас нь тий эрүүл ахуй талаас нь дүрм журам зааврыг одоо хэрхэн яаж биелүүлж одоо онгоц нисдэг юм бэ гэдгийг бас үйл ажиллагаатай ерөнхийдөө танилцах болов гэж бодож байна. Тэгээ та бүхэн бас ороод бас нүдэрээ ороод харуул бас илүү их ойлгомжтой баха. За. Feeling my way through the darkness, guided by a beating heart. I can't tell where the journey. Ингээд эрхэм нүд үзэгчтэй урилахгүй ч чинь ямар ч бас урилахгүйгээр нисгтэр хүрэлцэн ирээд энэ нисгээс гараад тусдаа нэг энэ талбай байд юм байна. Энэ болохоор одоо яг одоо миний орж ирээд зогссон байгаа газар бол онгоцны нислэгийн одоо ангар буюу онгоцны одоо гараж юм да. Тэгээ онгоцны гаражинд бас хүрэлцэн ирээд байж байна. Ямар ч энэгээр бас зураг авах, инженертэй уулзах тий онгоцны гаражинд байгаа, ангарт байгаа онгоцнуудыг бас үзэгч таахандаас утгагүй бас харуулж тэгээд энэ аюулгүй байдал дээр бас яаж хангаж ажилтны инженерүүд нь нислэгийн өмнөх бэлтгэл гэж юу явагддгийг гэдгийг бас таахандад илэрхийлгүйгээр сайхан үзүүлэх болно үзэгчтэй. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо бид яг ангар руугаа буюу одоо онгоцныхоо тий гараж гэж одоо хэлээд байгаа шүү дээ. Гараж руу орох гэж байна. Тэгээд хоёулаа ямар ч танилцъя. Урилахгүй чинь нэвтрүүлгийн хэтлэгч Бата гэдэг юм байна. За намайг Нацагт орж гэдэг. Aero Mongolia компани техник үйлчлэгээний байгууллагын техник үйлчлэгээний менежер албаг. Тийм ажилтнаа байна. Нацагт орж. Нацагт орж. Оо за. За нацагт орж тэгэхээр хоёулаа жоохон чанга ярина. Өнөөдөр бас энэ бас энэ давуу эрхийг эдлээд тий Aero Mongolia компани үйл ажиллагаатай бас танилцуулсанд бас их таатай байна. Тэгээд өнөөдөр үзэгчид бас их сонирхолтой байх болов гэж бас найдаж байна. Тэгээд ийшээ орох уу тий? За ангар. За яаж явах вэ? Код ноттой. За энд манай ажилчдын ингээ бүртгэлтэй хурууны хийгээр уншуулж ордог юм. Намайг даруулаад онгохгүй. Өдөрч бас өнөөдөр бас мэдээж энэ ангар гэдэг маань тий ангар гэдэг маань гараж гэдэг маань мэдээж их өндөр юм нууцтай бас байх шаардлагатай байх л та. Одоо жишээ сая хурууны хээ дараал орлоо. Хин дуртай хүн ороод бас энэ онгоцоор ч бас бодлуулах ч юм уу те. Янз бүрийн юм оролдоод идчих гэдэг үүднээс аюулгүй байдал дээр бас хангаж ажилладаг бол. Тэгээ нэг талаас нь манай ангарчнаас нөгөө харуул хамгаалтын байгаль хамгаалагдж байгаа. Тэгээ нөгөө гадны хүмүүс орох шаардлага зөвхөн онгоцон дээр онгоц маань байрлаад техник үйлчлэгээ хийх болон инженер техникийн ажилчид орох тийм үүднээс ингээд үүдэндээ тийм хурууны хийгээр сугаар орж тийм гоожулсан орж байгаа. Тэгээ манай ангар маань үндсэндээ манайх ч одоо 3 фокроор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ангарын багтаамж гэх юм бол 2 фокртай онгоц бол нэг Boeing 37 онгоц. Нэгэн зэрэг багтах боломжтой. Одоо нислэг гарцсан юм шиг нь тий бас. Тий онгоцнууд нислэгт гарцсан байна. Одоо энд байгаа онгоцон дээр энэ өнөөдөр хаашаа ирж байна. Яг өөдрөл нислэггүй байгаа. Нислэггүй. Тий нөгөө онгоцнууд маань нисэж байгаа. Аа зөв. Тэгээ ерөнхий суудал бол
50 багтаамжтай ийм богр 50 Засвар үйлчлэгээ явагдах уу? Тэгээ одоо манайхан тухайн онгоцон дээр Техникийн үзлэг тий. Маш олон төрлийн үйлчлэгээ байгаа л да. Эндээс хавлаа тэгээд хүн төлбөрийн тэр C-check гэж ярьдаг. Тэр хүртэлх үйлчлэгээг бол Монголдо хийж байгаа. Тэгэл нислэгийн өмнөхөөс хавлал 3000 цаг хүртэл техник үйлчлэгээг өөртөө хүчин чадлаар л хийж яах нэг одоогийн байдлаар. Одоо та битээр бол ийшээ бол хамаг өдрөөр орж болохгүй. Болохгүй хаа тий. Тэгээ ер нь болохгүй да танилцуулах маягаар инженеруудын хамтаар орж болно тий. За нэг 2 цагийн дараа энэ онгоц одоо хаашаа байдیں۔ Нисья, говьалтаа нисья. Гэт ихэд хамгийн түрүүнд энэ гаражинд юу явагдах вэ? За одоо онгоц нислэгт бэлтгэхэд нислэгийн өмнөх техник үйлчлэгээний ажлууд хийх ёстой үзлэг шалгалтууд. Энэ болохоор нөгөө Техникийн бүрэн бүтцэн тийм хуурийн дагуу нөгөө тодорхой цаг хугацаа заасан байдаг. Одоо мадаар бол жишээ нь цаг 30 минутын өмнө онгоцыг бэлдэж эхлэх ёстой. Цаг 30 минутанд хийгдэх ажлууд нь хүн цагаараа харцсан байдаг. Цаг 30 минутын ажил байдаг. Нислэгийн өмнөх ажил. Транзит гэдэг нь болохоор хоёр нислэгийн хоорондох нь болохоор арай богино байна. Одоо ингээд энэ онгоц хэрвээ 2 цагийн дараа нислэгт гарна гэхэд бол нөгөө хуваартай ээлжтэй байгаа инженерүүд ирээд хуваарийнхаа дагуу бүх үүсдэг шалгалт бүх зүйлсээ хийгээд онгоцыг ангаараас чирж гаргаад хойд зогсоол дээр орч байрч өнөөдөр сумлгаа хийгдээд тэгээд техникийн талаас онгоц бэлэн болсон тохиолдолд үйлчлэгч нар болон нисэх багийнхан ирж онгоцоос өөрсдийнхөө өөрийн дагуу үзэг шалгалтуудаа хийгээд ингээд нислэгт авч явдаг байгаа. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлжлээд бид нар одоо энэ яг нэг ойлгож орж ирээд энэ нь болохоор одоо хэлэг нь бас хэцүү. Ерөнхийдөө бас нислэгийн хэллэгүүд чинь дандаа гадны хэллэгээр байд юм байна. Тэгээд яг монгол хэллэгээр ярих юм бол одоо нэг нислэгийн одоо тийм хариуцсан тэгээ бүхэл одоо тэр зүйлийг нислэгт одоо бэлэн үү, бэлэн бус уу гэдэг те одоо шийдвэр гарч хуралддаг юм өрөөл байна л да. Яг хэллэг нь яг юу гэдэг юм бас та танилцуулаач. За нэрний хэсэгт бол ер нь бол гадны хэллэгүүд бол нэлээд түгээмэл шилждэг. Яагаад гэвэл одоо нэг салбарын онцлогоос шалтгаалаад яг хөө зарим орчуул хэцүү өгнүүд бол байна. Ер нь бол ерөнхийдөө энэ манай энэ байгаа энэ өрөө болтой нислэг зохицуулалтын хэлц буюу төвүүд ярьдаг. Тийм. Англиар бол Flight Operation Control Center, Operation Control Center гэж ярьдаг. Тэгээд бид нар бол ерөнхийдөө өдөрт нэг хэрэглэгдээ бол ерөнхийдөө Operation Flight Operation нислэгийн хэлцгээд ерөнхийдөө хэрэглээд ажиглагдаа явуулдаг. Тэгээд та зөвхөн танилцуулаач тий. За би Air Mongolia компани нислэг зохицуулалтын төвийн үйл ажиллагаа одоо хариуцсан мэрэгжилтэн гэж явдаг. Одоо юу гэнэ диспатчер гэж явдیں۔ Зөв. Тийм. Тэгэхээр тухайн өдрийнхаа би нислэгийнхаа хуваарийг гаргана, маргаашийн хуваарийгаа гаргаад тэгээ бүх юм ингээд зохицуулдгийг ямар одоо нисгэгч нараас нисэх бүрэлдэхүүнээс нэрсийг авна, ямар ахмад явах юм, ямар хоёрдугаар нисгэгч явах юм, ямар үйлчлэгчээс ахлахч явах юм, бас ямар туслах үйлчлэгч явах юм те. Тэр бол нэг тийм зохицуулж аваад тэр энэ агарын нислэг байж лээ тийм ээ. Энэ бол мэдээж одоо агаартай маш их гүн холбоотой шүү дээ. Өнөөдөр агаар тэнгэр ямар байх? Өнөөдрийн хувьд бол одоо өнөөдөр манайх 4 нислэгтэй байна. Өглөөний нислэгийн хувьд овоот явсан агаарууд сайхан байсан. Одоо ингээд 11 цаг гээд Улаанбаатар салхилаад эхэлнэ. Бороо орно, зас орно гэж өгсөн байна. Тэгээд ер нь бол баруун хойноосоо чиглэсэн нэлийн тийм хүчтэй салхитай байх юм аа. Одоо алтаан чиглэлд 11-15-аас явах гэж байна. Алтаад бол агаар сайхан байна. За 6 цагаас хойш алтаад агаар муудах шинжтэй байна. За бүр ингэ наривчлаа гараад. Тий, ер нь ингээд мэдээгээ аваад тэгээд за тийм байна, ийм байна. Тийшээ яаж явах нь ингэж явж болох юм уу, болохгүй юм уу гэд бид нар бол мэдээгээ гаргаж өгнө. Тэгээд нислэг үйлдэж байгаа бүрэлдэхүүн маань тэрийг шийднэ гэсэн үг тий. Ер нь бол нэг хэдэн метр секундын салхитай байхад л нисэх хоригдох уу? Араасаа бол 0.5 м/сек бол манайх нисэхгүй. Арын салхин тий. Тэгээ бас ингээд янз бүрийн интернет сайт байх юм а тий. Манай Монголын нисгэгчнэр одоо гадаадын нисгэгчнэр бууж чадахгүй газар буучлаа нисчтэй. Тэрчин бол үгүй шүү дээ. Салхинаас л хамаарч байгаа. Тухайн онгоцныхаа арын салхин манайх хитрээгүй бол бууж болно шүү дээ. Тухайн нөгөө онгоцны арын салхин хитэрсэн бол тэд нар мэдээж бууж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр ч нөгөө хүмүүс тэрийг андуураад тий чиглэлээсээ зурсныхаа чиглэлээсээ бас хамаарна. Тийм зурсныхаа чиглэл дагуу тий
буучих юм бол салхичны хүчтэй байсан ч гэсэн бид нар бууч чадна шүү дээ. Хэрвээ араасаа ингээд салхитай байгаа чиглэлийнхаа бус байх юм бол мэдээж бууж чадахгүй шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө хүмүүс тэрийг андуураад идэг. Андуураад интернет сайт дээр чи Монгол буруу мэдээлэл багшаа ойлголт явуулдаг байдаг байхгүй юу? Солонгосын онгоц нисэхгүй гэж яхад Монголынх нисээ явчлаа гэл тий. Тэр нөгөө чиглэлүүд надад өөрөө байна л та мэдээж тий. За. Та бас өөрийгөө бас танилцуулаач хоёлаас төрөө шууд яриад эхэлсэн. Намайг Алтан Талга гэдэг. Би Air Mongol Air компанид гарын үйл ахлах үйлчлэгч. Өнөөдөр нисэх нь шүү дээ. Тийм өнөөдөр би Алтан Улаанбаатар Улаанбаатарын чиглэлтэй. Би өнөөдөр юу яасан? Гүйцэтгэхтэй байсан. Говьалтай чиглэлийн бас период бас одолтод авсан юм л та. Тэгээд өнөөдөр бас хамгийн гол нь энэ иргэний нисхийн 90 жилийн болж байгаа юм байна. Тийм энэ жилдээ. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр бас та үзэгчтэй, иргэдтэй тий. Манай энэ одоо нисэх багийнхан одоо жишээ нь Air Mongol-ыг би сонгоод өнөөдөр зөвшөөрөл аваад ирчихлээ тийм ээ. Air Mongol-ыг компани бас найрсгаар хандаад намайг бас хүлээж аваад өнөөдөр бас хамаагүй тий сайхан танилцсан. Яади нарийн ширийн юмтанаас танилцж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн болохоор би бас их давуу хэрэгтэй сайхан баяртай байна. Тэгээд энэ иргэдийнхаа бас энэ аюулгүй байдал дээр яаж хангаж ажилтгийг иргэд маань энэ бол мэдээж микро автобус биш, нийтийн тээврийн автобус биш. Энэ бол шал өөр тийм шал өөр нислэгийн хил одоо гайлтайч холбоотой энэ мундаг том өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг юм байгуулах шүү дээ. Тэгэхээр бас энэ иргэний нислэгийн 90 жилийн ойд тохиолдуулаад иргэдэд одоо яаж үйлчилгээ явуулдаг юм бэ гэдгийг бас сайхан дэлгэрэнгүй үзүүлэл гэдэг зорилготой ирсэн. Тэгэхээр та өнөөдөр бас яг үйлчлэл явуулдаг юм тийм үү? Тийм би яг зорчигчдгаа буюу онгоцны үйлчлэл тийм ахлахаа үйлчлэж байгаа. Манай фокустай агаар хөлөг маань бол хоёр агаар хөлөг үйлчлэж явдаг. Тэрний нэг нь хоёр үйлчлэж явал нэг нь заавал ахлахаар явна. Тэгээд би өнөөдөр тэр ахлах үйлчлэл гэдэг орон нутгийн нислэгийг гүйцэтгэх гэж байна. Тэгээд таныг одоо манай нислэгт одоо иргэний нислэгийн салбарын үйл ажиллагааг одоо энэ ард түмний танилцуулбал бид нартай хамт нисэж аваад маш их талархалтай байна. Тэгээд одоо иргэний нислэг маань гэдэг маань өөрөө зочдыг нэг газараас нөгөө газар одоо Улаанбаатараас одоо жишээ авах нь Улаанбаатараас Алтан нислэг аюулгүй тийм хөргөж өгөх үндсэн үүрэгтэй. Тэгээд өнөөдөр танаа нэвтрүүлэгт тэр бүх талаар тодорхой хэмжээний ойлголтыг үзэгчид олон өгөх байхаа гэж найдаж байна. За тэгээд ерөнхийдөө офис дээр бас удаан байгаад яах вэ? Яг гэвэл одоо нислэгийн цаг одоо ойртож байна. Тэгээд онгоцондоо ороод бас яг үйлчлэгээ яаж явагдаж байна те тэр газар дээр нь бас харъя, ярилцъя, асууж лавлах бас яриа бас их сайхан өрнөх байхаа гэж бодож байна онгоцон дотор. Тэгээ эргээд уулзъя. Тэгэхээр та хэд бас ажилтаа байх. Би ингээд ямар ч төрүүлээд явж байна. Тэгээ онгоцонд ороод уулзъя. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа үзэгчтэй. Мөнх жаргал. Air Mongol компани ажилтаа. За Air Mongol компани аюулгүй ажиллагааны хяналтын албаны аудитор хүн. За аюулгүй ажиллагаа гэдэг нь одоо хамгийн гол одоо зүйл болоод байна шүү дээ. Ерхэд онгоцонд бол тий агарын тээвэрт. Тэгээ агарын тээвэр дээр аюулгүй ажиллагаан дээр одоо танах бас яаж ажиллаж байна тий. Ерөөхдөө нэг энгийн хүн бас ойлгохоор нэг тийм энгийнээр тайлбарлал тий. Одоо жишээ нь би одоо өнөөдөр онгоцон суугаа явлаа гэхэд аюулгүй байдал дээр одоо надад одоо баталгаа байна уу тий. За ерөөдөө аюулгүй ажиллагааг бол техникийн аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Техникийн аюулгүй ажиллагаа гэхэлэр техникийн аюулгүй ажиллагаа. Нислэгийн аюулгүй ажиллагаа гэж үнэндээ. Техникийн аюулгүй онгоц маань бүрэн бүтэн байх хэрэгтэй. Техник дутагдaltaгүй. Нислэгийн аюулгүй ажиллагаа тухайн агаар аюулгүй техникийг нислэгт авч явж байгаа нисгч нар зочдод үйлчилж байгаа үйлчлэгч нар бол нислэгийн аюулгүй маш чухал хангах хэрэгтэй. За нислэгийн аюулгүй нислэгийг стандарт зөв жуум стандартын дагуу нислэг үйлдэх нь нисгчний үүрэг. Тэнд зочдод тээвэрлэх зочдод аюулгүй байдлыг хангах найрсаг үйлчлэг үзүүлэх нь үйлчлэгчийн үүрэг юм. За мэдээж техникийн бүрэн бүтэн байдал найдвартай ажиллагаа гэхлээр бид нэр инженер техникийн хаалтан дээр бид нэр ISO SMO-ны буюу олон улсын чанарын өдрийн тогтолцоог хэрэгжүүлсэн. За энэ тогтолцоо нь яг гэхлээр манай агаар үйлдэл хийж байгаа бүх техник үйлчлэгээ манай олон улсын стандарт шаардлагад нийцсэн аюулгүй найдвартай гэж баттгаж байгаа маа. Байнга одоо шалгалт, байнга одоо үзлэг гэж явчихна шүү дээ. Байнга үзлэг хийж байгаа шалгалтууд нь болохоор өдөр болгон шахуу явагдах уу? Өдөр болгон техник техник үзлэг үйлчлэг болгоо өдөр болгон нислэг болгоны өмнө байнга хийж байгаа л байнга бууж ирсний дараа ч бараг хийгдэх. Бууж ирсний дараа хийгдэх. Шалган тий. Тийм шалган. Тэгээд бас техникийн үзлэг
техникийн одоо зүйл дээр аюулгүй байдлыг хангачиж байна. За мөн одоо нисгэгчдийн хамгийн гол зүйл одоо зорчигч болоод байна шүү дээ. Зорчигч болж байна. Зорчигчд бол мэдээж одоо үйлчлэгчнэр мэдээж одоо сургалтанд хамрагдсан өөрсдийнхөө одоо адаглаад нэг хүний биеийг даралт одоо ихсдэг ч юм уу, ундаг ч юм уу янз бүрийн бие муудлаа гэхэд бол анхан төргөн тусламж бол бүгд байж байгаа тий. Одоо чинь нисгэгч манай үйлчлэгчнэр бүх юм бэлэн байх хэвээр. Тухайн хүний зорчигчийн биеийн байдал муудлаа гэхэд бид ямар хэмжээ авах хэвээр. Тэр сургалтанд цуусан байх хэвээр. Мэдээж 103-ын анхан шатны дөрөв сургалтанд цуусан байх хэвээр. Тэгээд мэдээж зорчигчд бүх аюулгүй зааварчилгаа тийм галын зааварчилгаа ямар ачааг тээвэрлэх үү та ямар үед ямар үйлдэл хийх үү бүх юмын зааварчилгааг маань хангасан байх хэвээр. Нарийн бүх юм нарийн тий. За тэгээ удахгүй бас нислэг үйлдэх чинь техник үйлчлэг бол явагдсан байх гэж бодож байна. Би одоо онгоцондоо санаа амар нэг сайхан сууя да тий. Ариа Монголын компани бас одоо олон жилийн түүхтэй ийм компани байгаа. Тэгээ ямар ч нэг найдвартай, итгэлтэй, тий иргэдийнхээ итгэлийг хүлээсэн ийм байгууллага болохоор бол над миний хувьд бол ямар ч айлтгалаг. За тэгээ онгоцонд ороод бас төшөө сайхан дэлгэрэнгүй мэдээллийг үзэж та авах аав нь ойлголтыг бас авах хаа гэж найдаж байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд нислэгийн бүртгэлийн газар дээр бүртгэл явуулна тий. Одоо энэ залуу маань тэр бас бүртгэл дээр ажилладаг өнөөдөр бас ээж гарч байгаа. Ээж гарч байгаа. Тий, ээж гарч байгаа. Ганц зэрэг тий. Тий, ганц зэрэг. Ганц зэрэг бас би бас нэг юм асуусан юм аа. Өнөөдөр би говьлтойгоо нисгэж ийн л. Тэгээд одоо яг энэ бүртгэл явагдаж байна тий. Бүртгэл дээр одоо танай байгууллага Ариун Монголын компани яаж ажилтгийг, юунд их болцоо анхаарч ажилтгийг тийм ээ. Ачаан дээр яаж ажилтгийг. Мөн одоо хүслийн бэрхшээлтэй хүмүүс дээр яаж ажилтгийг бүртгэлдэг. Ер нь бүх юм дээр анхаарна л та бүртгэл. Ерөнхийдөө хүн билет бичүүлээд онгоцонд суух бүх үйл ажиллагааг хариуцна гэсэн үг л дээ. Хүн билетээ бичүүлнэ. Тэгээд билетээ бичүүлээд дараах ингээд онгоцонд суугаад ирэхэн гут нь билет бичүүлсэн үнийг билетээр тулгана тий. Ачааг нь хүлээж авна. Ачаад нь хориотой зүйлс байна уу тий. Тэр тухайн хүнээсээ лавлж асууна. Мэдээлэл асууна. Бас тодорхой хэмжээ мэдээлэл асууна. Хагарч гэмтэх зүйл байгаа тийм хориотой ачаа байгаа юу мэдээлэл асууна. Тийзийн бичиг баримтанд тулгана. Яг тухайн өөр нисэж чинь үү тий бичиг баримтанд тулгана. Тэгээд явах тахимд оруулна. Ерөнхийдөө бол билет бичүүлээд нисэх хүртэлх бүх үйл ажиллагааг л хариуцна гэсэн үг бүртгэл тий. Бүртгэл дээр бас энэ ачаа дээр хэдэн килограмм байх вэ дээдл нэг хүн? Олон улсанд 20 ил орон нутг нь 15 кг үнэгүй тээвэрлэх хэрэгтэй тий. Шингэн зүйл байж болохгүй тий. Тий, шингэн зүйл бол гар тэшинд бол 100 грамаас дээш шингэн зүйл байж болохгүй. Тэшинд бол болж. Ингэдэж шүү дээ ганц зөргөө. Одоо жишээ нь янз бүрийн интернет дээр бичлэг байхыг. Онгоцоор одоо зорчиж байгаа зорчигчдээ тий. Ачаа бараг зүгээр л гаргаад шидээл ах. Энэ ачаа үнэхээр тэгэж ачаад тийм. Ариун Монгол компани яаж ачдаг? Ер нь бол тухай авиа компаниас шалтгааллах байх л та. Ачаан дээр яаж хяналт тавьж ижээ, тэ яаж ажилт байна. Манай компани тэгж нэг шидэд ийдгүй шүү дээ. Нэг хагарсан, гэмтсэн тийм ачаа гомдол санал нэг ирэх нь бага. Зорчигчд маань тий билет аваа явж штэ. Даатгалт хамрагдах уу? Даатгал бүх даатгалтай хамрагдаа явчихж байгаа тий. Сайн байна уу та? За. Ажил өндөр үү? Өнөөдөр би бас энэ нэвтрүүлгээр агаарын тээвэртэй танилцж явна. Агаарын тээврийн үйл ажиллагаатай, үйлчилгээтэй танилцж явна. Одоо орох секретар орно шүү дээ. Аюулгүй байдлын хамгаалтын албаар орчиж байгаа юм. За ишиг одоо юмнууд жиг. Өө зонта. За сайн байцгаана уу? Feeling my way through the darkness, guided by a beating heart. I can't tell where the journey will end, but I know where to start. They tell me I'm too young to understand. They say I'm caught up in a dream. Well, life will pass me by if I don't open up my eyes.
Та бүхэн суудын төрхнээ ширэг Франц оны хөшгөнөө суудын даруйдлаа хийцгэнэ. Нэг нэгэн төршин харуулж болон гараж хөдөлгөөний удаан хүчин эсрэг банк зөвж бох үед интеграт холбогдож iPod компьютер болон бусад технологи тохиолдлыг ашиглах байх гэсэн. Мөнгөөр Монголын компани Сидонгсны бүх болон ариун цэврийн өрөөнд тамтатыг хамтран хоригдох болгон анхааруулъя. Smoking the cabin and the electricity problem on the Mongolian points. We should please start with us. Thank you. Та яаж ийнэ? Дажгүй юу? Халуун үдийн хэр байна? Дажгүй яг таарч байна уу? За. Жохон юу толгой молоо дээрээс харж байна уу? Зүгээр байна уу? Айгүй юу. За. Суудлаа жохон алуулах уу? Хошоо. Бараг болж байна тий. За. Наад тусаад энэ хаач тий. За. За ингээд онгоц маань амжилттай өрлөө. Өндрөө авлаа тийм ээ. Одоо болж очид маань чөлөөтэй зарчих эрхтэй болж байна. Тэгээ отгоо манаас энэ яг энэ онгоцны үйлчлэлд ажиллаад хэдэн жил болж байна. Бас олон шавьтай гэж би бас танай ажиллаж байгаа зэрэг хүмүүсээс сонслоо шүү дээ. За би чинь 2003 онд Аэро Монголын компани үүсгэн байгуулахад анхны агаар үеийн үйлчлэгчдийн нэг л тийм анхны тийм одоо яваад дуудахгүй Ахмад ажиллав. За ер нь бол одоо бараг Ахмад ажилд ороод байгаа шүү тийм. Тэрнээс чинь хойш одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. 2003 оноос хойш тэгээд тэрнээс хойш надаас хойш орсон тийм олон үйлчлэгч нар байна. Тэгээд одоо бүгдээр нь тийм ямар нэгэн ажлын арга барилын талаар зааж сургасан юмнууд байгаа. Тийм. Тэгээ бас энэ үйлчлэгч болно гэдэг маань бас нэг тийм амаргүй даваа. Ер нь хичнээн цаг хугацааг дамжиж те хичнээн цаг хугацааг зарцуулж хичнээн одоо газар суралцаж бас гадшаа дотоошоо сургалт хамрагддаг юм шүү дээ. Энэ талаар бас магадгүй бас одоо онгоцны үйлчлэгч болъё гэж байгаа бас залуучууд байж байгаа шүү дээ. Бүгд залуучууд сонирхож байна шүү дээ. Ойд ийшээ сууч хоёроо тийм. Энэ нас нөө хаан юм хийж байгаа хүмүүс талтай энэ ажиллана. Энэ дээрээс бүх юм байна шүү дээ. Тийм энэ ингээд манай бид нар галтгоо гэж ярьдаг юм монголоор орчуулбал бас их төвөгтэй. Харин энэ хэд болж өгвөл хоёул юу байх юм бэ шүү. Мэргэжлийн хэллэгээр бас тийм ээ бас хүмүүс ойлгомжтой байна. Бид ойлгохгүй байгаа гэсэн. Бид нар яг галтгоо гэж орчуулдаг байна. Яг үндсэн нэршил нь бол одоо галле гэж ярьдаг. Тийм яг бид нар галтгоонд юмаа хийнэ гэж ярьдаг. Тэгээд энэ бяцхан орон зайд ч одоо тэгээд 100 зорчигчд өгөх хоол ундааны зүйлсүүд байна. Тийм ээ бүх зүйлсүүдийг одоо энэ хамруулж ингээд авч явна да. Тийм. Бүх юм хамрагдсан. Бас нэрсэгчтэйгээ шууд холбогдоод байна тийм. Тийм манай дотоод холбооны хэрэгслээ. Тийм дотоод холбооны. Доошоо одоо газар доошоо холбогддог. Тэгж байхгүй. Зөвхөн баян гişүүд. Тийм зөвхөн баян гişүүд нисгчнэр үүсгэгчнэр ингээд кабин зарчны нисгчэн бүгдтэйгээ тийм харьцсан. Тэгээ бас энэ ерөөхдөө тоосоолоо би өнөөдөр энэ иргэний нисгийн 90 жилээ болж байна. Тэ? 90 жилийн болж байгаа болохоор энэ онгоцонд үйлчилж байгаа энэ үйлчлэгч, нисгэгч одоо нэг баг хамтан болоод шүү дээ, тийм ээ. Ерөнхийдөө энэ онгоцонд бол 4 ажилтан байна. 2 нисгэгч, 5 байна уу? Тийм, ер нь үгүй 4 байгаа. Тийм, үндсэн 2 нисгэгч, 2 үйлчлэгч гэж байна. Тэгээ бас энэ хамгийн гол энэ үйлчлэлтэй. Энэ бол би түрүү бас хэлжлээсэн. Энэ энгийн нэгэн одоо тээвэр биш ээ. Тэ? Одоо хамгийн аюул руу зүйл дээр одоо сайн мөрдөж ажиллах их гэж зүгээр нэг доор явж байгаа нийтийн тээврийн автобус микро такси биш шүү. Тэгэхээр энэ тал дээр бас энэ 90 жилийн ойг тохиолдуулж танаа бас ямар үйл ажиллагаа хийж бусад энэ авиакомпаниудаас тийм юугаараа давуу талтай. Аэро Монголын компаниар яагаад би үйлчлүүлэх ёстой? Би итгэж болох юм уу тийм? За одоо би одоо анх 2003 оноос хойш 12 жил гэдэг чинь 12 жил нисхийн баяр тэмдэг чинь тийм энэ их бас харьцангуй урт хугацаанд нисгчнэрийг бодох юм бол харьцангуй богино хугацаа. Үйлчлэгчнэрийг бодох юм бол илүү урт хугацаа. Сайн байна уу та? За энэ замдаа сайн явж гинөө. Сайн явж байна. За агарын тээврээр үйлчлүүлээд явж гинэ. Тэгээ бас хоёулаа танилцсан юм билээ. Дүүн бас өнөөдөр энэ Royal Institute телевизийн нийгэмд урилгагүй жишээ нэвтрүүлгээс явна. Урилгагүйгээр өнөөдөр бас энэ иргэний нисгийн 90 жилийн энэ жил тохиож байгаа юм байна. Тэгээд бас урилгагүйгаараас энэ Аэро Монголын компаниар зочлоод эргэж очтойгоо уулзаад тийм ээ энэ иргэний энэ үйлчилгээ хэр байна? Энэ агарын тээврийн үйлчилгээ хэр байна гэдэг талаар бас өнөөдөр би бэлтгэж яваа. Тэгээд таны хувьд бас тийм
90 жилийн ойтой залгаж байна. Таны хувьд ер нь энэ агаарын тээврээр хэр их өөрчлөлтөд байна? За орон нутгаар энэ тун ховор шүү. Энэ гадаад руу голдоо явж байсан. Гэхдээ өнөөдөр бол орон нутгаар ангуудаа явж байгаа. Сайхан байна тий. Юу н тэгээд бас давштай онгоцтой мөртлөө бас айгүй хурдан явж байна. Их сайхан санагдаж байна. Уучин дээрүүд бол 230 минут явдаг гэсэн бол одоо 205 минут явна гэж ярьж байна. Тухтай сайхан байна дөө. Баяртай байна энэ авд. Буцаад Улаанбаатар руу бол бас салхиныхаа чигийн өдрөөс болоод илүү хурдан ирдэг гэж цаг 30 минут өдөр явдаг гэж шүү. Тийм байх. Бид нэр дамжаад энэ ажилдаа явж байгаа л да. Тэгээд бид чинь ховдоос нь ирэх юм байгаа бас. Тэгээд бас энэ компаниар үйлчлэлтэй тийм. Тэгээд дамжаад үйлчлэл. Ер нь анхны сэтгэл танд бас ямар байна тий? Би сайхан байна дөө. Одоо энэ бүхэгийн үйлчлэгээний талаар. Үйлчлэгээ бас сайхан байна. Ямар ч байсан сонинтой тийм. Тэгээд ямар ч байсан дулаахан тогттой байна. Чиний боломж юм байна. Ямар ажиллаар орсон юм? Зүгээр лимиттэй золгох байна. Имэдэр очсон. Тийм, имэдэр очсон. Хот руу очдоо ямар тэргээр яв? Газраар явуу, агараар явуу? Газраар ирсэн. Стана. Шуцтай. Бацхтаа онгоцоор ядарсан ээж хоёр газраар яваад. Газраар явуу ядрахаар байна. Тийм, ядархаар. Агараар явуу арай лав. Тийм. Орон хэсэг. 5 сард өгдөөсөн. Миний хүү одоо 5 сард дуусаад 6 сартаа л болж байна. 6 сард болж байгаа мөртлөө ингээ гар мараараа юм бариад амруугаа ийгээд амар өдрөмжтэй болсон. Агаарт үүдэх хөхт өөр байгаа ш. Хотод очиод ханаад авсан суух бит. Тийм. Хотод очиод 2 дахь шанаад гэрсэн. Оо 2 дахь. Агаарт очиод өөр юм аа. Цагаат дээр. Цагаат дээр. Өөр юм шүү дээ. Шүдмэд настай нөө. Цагаар нь гартсан. Яг уу зүгээр ингээд бас ойлоо нэг манай чөлөөтэй л бас ойлоо. За ойлоо. Тэгээ албаны биш тий. Өнөөдөр би урилгахгүйгээр танаа онгоцож ажиллаад явж байгаа. Ийм хүний үед бас юм асууя л тас. Магадгүй барьцалдах тохиолдох уу? Яг түрүүний ярь дээр соёл дээр харьцааны соёл дээр. Одоо нэг чи яагаад байгаа бай нөхөр минь вэ гэдэг ингээд босоод ирэх тохиолдол байна. Ер нь гэхдээ өргөлж бол тийм шүү. Янагаас нэг тохиолдол байх уу. Гэхдээ харьцангуй ер нь анх 2003 онд Монголын иргэний хэсэгт одоо намайг ажилд ороход ер нь тийм тохиолдол маш түгээмэл байсан. Түгээмэл байсан. Яагаад гэвэл одоо тэр үед нь одоо илүү аюулгүй байдал гэдэг маань арай ондоо төвшинж яригддаг байсан. Одоо тийм хүмүүсийн тийм өөрөөс одоо бол хүмүүсийн боловсрон гэсэн бас ондоо болж байна тийм ээ. Одоо үйлчлэгээний байгууллага гэдэг ойлгож байна. Агаарын тээвэр гэж ямар хүнд ямар хязгаарлалтын орчинд ажилладаг энэ бүгдийг ойлгож байгаа учраас ер нь их гайг болж. Ер нь Аяран Монголын компани гарч ирснээс хойш хувийн секторт одоо 2003 оноор л бараг тэр үеийн Мяд компани маань орон нутгийн нислэгээ зогсоолоо шүү дээ. Түүнээс хойш залгаж явсан манай Аяран Монголын компани ер нь тэр тал дээр маш их тэгчвс гаргаж манай компани ер нь зорчигчдыг одоо хүмүүжүүлэх гэж ярих юм уу? Тийм. Энэ тал дээр маш их дэвшил гаргасан гэж би өөрөө бол боддог. Тэгээ одоо бол ерөнхийдөө зорчигч нар харьцангуй гайгүй 50 ерөнхийдөө 50 магадгүй бас одоо магадгүй шүү дээ. Одоо тийм хаашгүй шүү дээ тий. Хүн ингээд онгоцод орж ирэхэд зүгээр энийгэд орж ирсэн энд сууж байгаа гинт зан ааш нь харагдах нь өөрчлөгддөг юм байж болно шүү дээ. Тийм хэлгүй яах вэ? Гинт шийцээ хөдөлдөг. Тийм болоод эвгүйдээ тий. Эвгүй болоод тийм юм чинь. Өө за уучлаарай онгоцоо зогсоогороо та буучна уу? Уучлаарай хэцүү. Тий? Айд чи бас ингээ ойрлуулаад хүмүүсийн амттай байдлыг алдагдуулаад тэгвцүүлээд иврэгэд багсан хэцүү. Энэ хүндрэл энэ харьцаа гэдэг бас агуу шүү тий. Ер нь бол тиймэрхүү юунууд бол байгаа. Энэ ажиллах тийм журмууд. Зөвхөн нэг үйлчлэгч юм аа заавартай. Тэнд одоо хүмүүстэй яаж ажиллах вэ гэх наривчч юм уу байгаа. Тэрний хандагуу ажиллана. Хэрвээ үнэхээр одоо тийм одоо даван даашгүй тиймэрхүү асуудал тулгарх юм бол бид яаралтай буухал хэрэгтэй. Тийм ойролцоох буудал буу. Харин тэр зөвчлөгийг гаргавал одоо яаралтай буулт хийх тохиол гаргасан. Тэр зөвчлөгийг гаргаж байгаа тэр эзэн холбогдогч маань өөрөө ямар нэгэн байдлаар чиглэлийн хуулийн ойролцоогчтой гарч байгаа төлбөр тооцоог хариуцах хэрэгтэй гэдэг энэ маань өөрөө тэрийг одоо жижигхэн асуудал ч гэсэн тэрийг ардж байгаа одоо үүсгдэг маш том үр дагавартай байдаг. Тэр жижигхэн гэж ерөөсөө хайж болохгүй. Ер нь эсэдээр ерөөсөө жижигхэн юм гэж ерөөсөө байхгүй. За тэгээд өнөөдөр энэ Аяран Монголын покер 50 онгоцод үйлчилж байгаа, энд явж байгаа ганцхан одоо эмэгтэй үйлчлэгч маань байгаамаа. Тэгээд хоёр нисгэгч нэг эрэхтэй отгоотой бас та урмаас танил болсон. Тэгээд аль бие осоор танилцсан юм билээ? Номын Эрдэнэ. За Бат Эрдэнэ. Хоёул ерөөхдөө ойрох юм байна. Тэгээд Номын Эрдэнэ би бас юм асуусан юм. Онгоцонд
Тэ энэ агаарт гараад хэдэн жил болж байна. Хизэнээс яагаад энэ мэргэжлийг сонгох болов тийм ээ? За би 2012 онд анх Aira Mongolia компанид ороод одоо тэрнээс хойш ажиллаж байгаа. Тэгэхээр одоо нэг 3 жил гарна. 3 жил өсөж гэнэ гэсэн. 3 жил өсөж байна. Онгоцод байхын хамгийн гоё зүйл. Хамгийн гоё зүйл нь үү? Тэр нэг айдгүй юм. Үгүй. Айхгүй. Үгүй. Угаасаа нөгөө нэг угаасаа багасаа энэ мэрэгчлийг онгоцны үйлчлэг гэдэг мэрэгчлийг эмэгтэй хүн болгон л ер нь хүсэж мөрөөддөг штэ. Тэгээ тийм болохоор яг тэр утгаараа энэ мэрэгчлийг сонгоод тэгээд агаар үйлчлэг үйлчлэгчээр одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгэхээр ерөөсөө тэгэж айх майх тийм асуудал гардаггүй. Тэгэлгүй. Тэгээд бас энэ агаарт ингээд 3 жилийн хугацаанд тий 3 жил боллоо гэд чинь 3 жил зүгээр энгийн одоо бид нар ингээд бодоход бага хугацаа юм шиг сонсогдож байгаа мөртлөө энэ агаарт олон цагийг өнгөрөөж байгаа номигийн хувьд бол их урт хугацаа байгаа гэж бодож шүү дээ. Ер нь яг одоо ингээд бодоход ер нь хичнээн цаг ниссэн юм шиг. За бодоход үгүй. Тэрийг яг одоогоор бол бодож үзээгүй. 7 хоногт бол дунджаар бол 30 цаг. 30 цаг. Тий. 7 хоногт сардаа бол 100 цаг. Амралт байх уу? Бага. Ээлжтэй. Тийм тэгэл янз. Одоо яг энэ Focus 50 энэ онгоцон дээр тий хэдэн ээлж ажиллаж байна? Нийт манайх чи яг одоогоор бол 16 17 үйлчлэгч байгаа. Тэгэхээр ингээд ээлжлээд л зүтг гэсэн. Ер нь бол Focus 50 дээрээ тийм. Намайг юм ерөөхдөө яг хаана суралцав тий? Энд одоо хичээл ордог л баг. За хамгийн анх бол анхан шатны сургалтыг бол Шведэд сургалтанд явжсэн. Анхан шатны онгоцны үйлчлэгчээ одоо мэрэгшүүлэх сургалт. Өөрөө ингэж хөдөлж явах уу? Яг нэг бол одоо юу гэдэг юм бас авиа компаниараа ингээд зуучлуулад явдаг юм болоо. Яа тийм. Үгүй манай авиа компаниас бидрийг тийш сургалтанд явуул. Хамруулад тэгээд ирээд эндээ тэгээд сурлаа. Тийм одоо нэг суралц хугацаа ер нь хэдэн жил вэ? За инээшлэр анхан шатны сургалтаар Шведд бол нэг 10 гаруй хоног суртیں۔ А тэрнээс өмнө бүр анхан шатны суур сургалтыг болохоор юун дээр иргэний засгийн ерөнхий газар дээр тийм тэрэнд бол газрын сургалт ордог. Ерөнхийдөө тийм тэрний дараа тийш анхан шатны сургалт гэж Шведэд суралцаад тэгээд ирнэ. Тэгээд ирсний дараа манай энэ одоо төрний атгаах маань бас бидэрт хичээл орно. Томоноос мундаг олон шавтай бас мундаг хүн гэсэн штэ үйлчлэгч. Тийм. Би өнөөдөр бас яг энэ иргэний нисхийн 90 жилийн ойтой тохиолдуулаад энэ баярыг тохиолдуулаад за ямар нэгэн авиа компанийг сонгоё гэд хамгийн ойрхон байсан одоо Aira Mongolia компани. Тэгээд говьлтаа нислэгийн билет худалдаж аваад тэгээ өнөөдөр урилгагүйгаараас энэ онгоцод бас зорчоод тий та эдтэйгээ та эдийнхэн бас үйл ажиллагаатай танилцъя гэж явж байгаамаа. Тийм ээ. Агаар жоохон энэ одоо юу гэх вэ? Жоохон савлаад байна. Энэ үү? Тий. Одоо баг зэргийн сэгсрэлтэй л гэсэн. Энэ одоо юу ч шүү. Үгүй гайгүй. Тийм үү. Олон цагаар ингээс сэгсрэл явах үе тохиолдох уу? Байна. Байлгүй яах вэ? Юунаас шалтгаалтай? За салхи байна. Тэгээд их хүчтэй салхи. Үүл байна. Үүлэнд дундуур орохоор бас сэгсрэлт. Одоо жишээ нь одоо нэг хамгийн хүнд хэцүү тийм нислэг гэж байх уу? Ерөнхийдөө их сэгсрэлттэй нислэг хүнд хэцүү байдаг. Ялангуяа хавар намрын улиралд бол их сэгсрэлттэй байдаг. Бас улирлаараа. Тийм. Ерөнхийдөө ихвчлэн хавар намар их салхилдаг учраас. Одоо жишээ нь говьлтараа 2 цаг нисэж штэ. Ингээл явах уу? Тийм. Аягтай цаас. Яг тэр үед одоо юу гэдэг үйлчлэгээд одоо халуун цай аймаа үйлчлэгээд гарах уу? Сэгсрэлттэй үед. Тэр чинь бас янз. Сэгсрэлт чинь дотроо бас 3 багтана. Тэгээд тийм. Тэгэхээр ямар сэгсрэлтээс хамааран баг зэргийн сэгсрэлттэй бол үйлчлэгээндээ гарна. Нэлээд хүчтэй сэгсрэлттэй байх юм бол бид үйлчлэгээндээ гарах боломжгүй. Эмнэлгийн үйлчлэгээнд одоо жишээ нь яг юу дээр суралцсан бэ? Анхан шатны түргэн тусламж. Хүний бие муудаад байдаг л та тийм ээ. Анхан шатны түргэн тусламжинд л ерөн суралцсан. Уусаа бид нар жил болгон хамрагддаг. Жил болгон. Тийм. Жил болгон татвар сургалтын суудаг. Тариа мэрээ их үү? Үгүй. Бид нарт тариа ихгүй. Ирэх байхгүй тийм. Тийм ирэх байхгүй. Агаарт. Анхан шатны түргэн тусламж гэхээр одоо амьсгалын одоо юу юм? Жоохон амьсгаа давхцсан, зөрүүлсэн. Тийм тэгэл даралт үзэн тиймэрхүү үйл ажиллагаа болж байна.
Зөө за 3 жил ингээд ажил хөдөлмөрөө хийж яваа. Номын эрдэнэс өөр ямар сургуульд төгсөж яваа? Усын сургууль, хувийн сургууль. Эндээ юу? Эндээ бол Батлан хамгааллын их сургуулийг төгссөн. Батлан хамгаалал. Тэгэхээр одоо мэргэжил арай өөр болоо тийм. Тий, өөр. Тэгэхээр яг нөгөө нэг сонирхлоо нөгөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаал орж ирсэн гэсэн. Найзууд ч юм уу атаарах юм. Намаа найзыгаа оруулаад өгчээ штэ. Үгүй ээ. Тэгэж ойлаа ба хэлж байгаагүй. Тийм үү. Агаарт ингээл олон цагаар явуул их л ядардаг. Жишээ нь би бол одоо жишээ нь жоох ингээд ер нь онгоц маань агаар төрөөд хэдэн цаг болчихваа. Цаг гарan болчихлоо шүү. Тийм ээ? Тийм цаг гарan болцсон. Энэ хугацаанд бол ингээл жоох тийм докторгүй болчт юм ба штэ. Хүн чинь хүний нэг бас энэ яг өөрийн одоо нэг биений онцлог байна тийм нэг жоохон докторгүй ингээд босоод ямаар ч юм шиг дураараа жоохон гэрмээр ч юм шиг тийм яа ингээд нэг юм баригдвал байдалд орчт юм шүү дээ. Ийгүү байд юм байна ерөнхийдөө. Та хэд маань тийм яаж юм? Тэгэхэд тэгэж санагддаггүй шүү дээ. Тийм бүр жоохон болсон. Үгүй ээ. Ер нь бол нэг тэгдэг. Гайгүй. Манай авиа компани үндэсний гэдэг тодтголтой. Тийм үндэсний шидэг агаарын тээвэрлэгч гэж байгаа. Тэгээ манай авиа компани Эрдэнэ засгийн баярд одоо 90 жилийн яваад их олон арга хэмжээний төлөвлөлөд байна. Одоо тэрнээс эхнээс нь арга хэмжээний өнөөдөр явагдаж байна. Өнөөдөр ингээд Эрдэнэ засгийн салбар зориулж өөрсдийнхээ ажил мэргэжлэр сурцсан ийм сайхан нэвтрүүлгийг манай компани зүгээс зохион байгуулж одоо телевизийн та бүгд хамтарч ажиллаж байгаа. Бид нэр их туйл их баяртай байна. Тэгээд ард олондоо Эрдэнэ засгийн салбар гэж юу, тэр дотор агаарын хөдөг гэж юу, тэр дотор ажилтдаг нисэх бүрэлдэхүүн, агаарын хөдөөгийн үйлчлэгчдэр эдрийн байна, ажил үүргийн онцлог нь ямар юм бэ тийм ээ. Энэ бүгдийг та бүхэнд одоо ард түмэндээ танин мэдүүлж байгаа одоо та нөхдүүдтэй болон энд үед хүчин зүйлүүд гарч байгаа компани хамтдаа бас гүнээ талархаж байна гэж хэлмээр байна. Хамгийн гол нь одоо иргэний нисхийн гэдэг байна шүү дээ. Тийм. Иргэний нисэх гэхээр ер нь иргэдэд ард түмэнд үйлчилж байгаа үйлчилгээний байгууллага тийм. Тийм үйлчилгээний байгууллага гэх юм. Тэгэхээр бас яг иргэд Аэро Монголын компаниар яагаад зорчих хэвчтэй? Яагаад Аэро Монголын компанийг сонгох хэвчтэй? Бусад авиа компани давуу тал. Одоо яг үйлчилгээний тал дээр тийм иргэдийн тав тухыг хангасан байна. Тэгвэл яг манай авиа компани маань 3 зарчимтай. Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай гэсэн. Ийм үндсэн 3 тийм одоо альва бизнесийн байгууллагууд нэг суур тийм ээ нэг юм одоо өөрөө тийм баримтж авдаг тийм. Тэрний манайд нь аюулгүй шуурхай түргэн гэж. Тэгэхээр агаарын хөдөлгөөний хувьд нэг фокер 50 маягийн онгоц байна одоо Монгол орны ялангуяа Монгол орны агаарын нөхцөл, цаг агаарын нөхцөл тийм ээ энэ одоо энэ орчин нөхцөл тогтсон одоо хүн амдан ч гэсэн яг таарсан яг 50 хүнээс бол дэм онгоц их шалгарсан онгоц үү одоо сүүлийн үед Казахстан авч хэрэгж байна. Сүүлийн үед одоо Монгол туршаад Монгол болж байгаа юм чинь манад бол таараа Казахстан ам туршиж байна. Тэгэхээр фокер 50 агаарын хөдөлгөөр бид нар тэгээд илүү тийм боловсронгуй тийм ээ хүний хүчийг хүний нөөцийг ашигласан тийм боловсронгуй хамгийн сүүлийн тийм маркетинг арга хэмжээгээр бид нар энэ авиа компаниг авч явж байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр аюулгүй байдлыг маш сайн хангаж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар ийм боловсон хүчнээр үйлчлүүлж байна. Олон жилийн дадлага туршлагатай ийм сайн агаарын хөдөлгөөр ажиллаж байгаа учраас хамгийн түрүүнд хэрэглэгчдэд буюу үйлчлүүлэгчдэд санд болох бидний хамгийн том давуу тал болж байна. Сэтгэл хангалуун одоо сэтгэл санаа өөдрөг 100% найдвартай итгэж болох нь шүү дээ. Тийм. Тэгвэл яг тийм. Одоо тэгэхээр яг ямар ажил байгаа вэ? Та хэд бас ажилтаа байх шиг байна. Одоо бид нар зорчигч үйлчлэгээ. Тийм. Одоо ингээд зорчигч нартаа одоо уух зүйлд санд болгож тийм үйлчлэгээ байгаа. Энэ ерөнхийдөө тогтсон бас хуваартай. Онгоц хөөрснөөс дараа тэдэн минутын дараа үйлчлэгээ хийх хэрэгтэй юм. Сая та бүхэн онгоц хөөрхөний жоохон тийм сэгсрэлтийг мэдэрсэн баг тийм ээ. Тэгэхээр тийм их сэгсрэлттэй бас үйлчлэгээ бас явуулахгүй байх. Төр хоошлуулах энэ төргээ бас ажил үүргийн хуваараас болоод бас гардаг шийдвэрүүд байна. Тэгээ одоо манай бид өнөөдөр надтай хамтран нисэж байгаа манай номын Эрдэнэ. Тийм манай номын Эрдэнэ агаарын хөдөлгөөн үйлчлэгч 3-4 дэх жилдээ одоо 4 дэх жил рүү орж байгаа. Тийм ажиллаж байгаа юм байна. Газартлаа ингээл ажил ихтэй байна. Ер нь бол тэгээд ер нь бол агаарын хөдөлгөөн дээр явж байгаа юм орон зай дотор бол тийм хяналт цаан тавих хэрэгтэй. Аюулгүй байдлын хангамаа гэдэг маань ерөнхийдөө хяналт цаан тавих хэрэгтэй. Туршлагатай сайн анхаарал хандуулж тавих хэрэгтэй. Энэ маань өөрөө гэх юм бол аюулгүй байдлыг хангах хамгийн үндсэн зүйл. Тийм. Тэгэхээр одоо бид төмс шүү дээ. Тийм сая нэг та бүхэн анзаарж байгаа өнөөдөр нэслэг бас тодорхой 5-6 өндөр настан байна. Түүн дотроо
2 3 өвчтөе хүмүүс байна тийм ээ. Эдгээр чинь бас л онцгой хаалган шаардлагатай төрчтэй. Тэгэхээр одоо тэгээд өвчтөе тэгээд одоо онгоцон суугаад айх юу ах уу? Таад бол мэрэгчтэй ажиллаж 100% гэж болно. Одоо эмнэлгийн үйлчлэгээ 100%-ийн тусламжийг үзүүлнэ гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Ер нь бол жил болгоно бид нар тодорхой хэмжээний сургалтанд сууна. За энэ маань мэдээж одоо энэ дотор чинь бид нар туслах хүн байхгүй шүү дээ. Тийм одоо яг эмнэлгийн ажилтан байвал сайн азтай хэрэг маш азтай яриад ирдэг. Эмнэлгийн ажилтан байхгүй тодорхой хэмжээний хүмүүсийн биеийн байдал өөрчлөлт орох, нийслэгээс нь болох, эсвэл хууч өвчнөөс нь болох энэ бүгдээс болоод ямар нэгэн байдлаар тухайн зорчигчийн биеийн байдал онтой болоход бид нар боломжтой анхны төргийн тусламж үзүүлэх гэсэн. Даралт төр үзэх. Даралт төр үзнэ. Даралт явраа манад байгаа. Тэгэхээр тухайн хүний биеийн байдал ямар байна тэгэхээр арга хэмжээ болгоныг яаж авах уу, ямар арга хэмжээ авах уу, ямар мэдээлэл дамжуулах уу, тухайн хүнтэйгээ яаж харьцах уу, энэ бүгдийг бид нар тэр сургалтаараа үздэг, жил болгон давтдаг. Тэгэхээр энэ талаар бол харьцангуй гайгүй гэж одоо бодоод байгаа шүү дээ. За тэгвэл жоох ажиллаа хийж байгаа иргэд бас уулзъя тий. Тэгээ. Ажил хийх үү. юм аа баяртай. За хурд идгээр. За додоод худагаа суугаараа заа юу. За. 6 дахь удаага Айра Монголыг онгоцод сууж өөрчлүүлж байгаа өндөр настай маань. Явж байна. За ингээд алтаа нисэх онгоцны бодол дээр бид бүгд хөрөлцөе. За ингээд урилгын чичим миний би говьалтай алтаа онгоцны нисэх онгоцны бодол дээр ямар ч ирсэн юм чи ороод буцаад гарахтаа бас дахиад шалгуулад одоо Улаанбаатар хот руу явах гэж байна. Тэгээд нисгэгчтэйгээ нэг хөөхөөс өмнө нэг уулзаад авъя. Зорчигчд маань ч гэсэн бас ирж байна. За ингээд нисгэгчийн бүхээгт одоо ороод ирлээ. Бүхээ гэдэг юм бас мэрэгжлийн хэлгэндээ сайн мэдгүй байна. Тэгээд ямар ч сайн амжилттай сайхан нисэж ирлээ. Аюулгүй сайхан байлаа. 5 дахьтай байлаа. Тэгээд бас өөрийгөө бас танилцуулаач тийм ээ. Намайг Алдар Мөнхөдөг Хайр Монгол компани Фокерт онгоцны 2 дахь нисгэгч 2011 оноос хойш нисэж байна. 2011 оноос хойш. Тий. За тэгээд 2 нисгэгч явж байгаа тийм ээ. Бас нисгэгч ахыг бас танилцуулаач. Манай үйлдвэрийн дарга Шинжамц Фокерт онгоцны багш нисгэгч. Багш нисгэгч. Баярлалаа сайхан явж ирлээ. Одоо буцаад Улаанбаатар. Ерөнхийдөө говьалтай маань их салхихтэй байд юм байна. Тэгээ ерөнхийдөө байнга л ерөн салхихтай байна шүү. Одоо тэгээ буцаж явах одоо наашаа ирэх минут цаг нь арай өөр болчихд юм ба шүү дээ. Шал өөр болсон. Одоо ийшээ буцахтаа бол нэг цаг 45 минут ихтэй явах. Цаг 45 минут. Ерөнхийдөө нэг 450 милийн км цагийн уртаа л нисээд байна тий. Одоо ийшээ буцахтаа бол арай өөр. Одоо 550 550 гэдэг зэрэг уртаа. Салхины өрөө. Салхины одоо бид нар одоо биеиндээ итгэлцэл дээр ажиллаа хийж байгаа юм бол үнэн. Бид нар биеиндээ тэгээд 2 нисгэгч эндээ бүх юм хийж хаад мануулийнхаа дагуу зааварч журмынхаа дагуу хариуцлагатай ажиллаа хийгээ явцгаадаг. Манай компани нийт үйлчлэгчид нар бол мэрэгсэн сургалтанд хамрагдсан чадaltaй хүмүүс байгаа. Үйлчлэгч гэдэг ер нь та хэд маань холбоогоор л хоорондоо харилцдаг юм шүү дээ тий. Ийшээ бол мэдээж гадны хүн орох хэрэггүй. Тэгээд үйлчлэгч гэдэг маань өөрөө тий. Яг ямар байх хэвтэй юм бэ? Одоо жишээ нь нисгэгчүүний хувьд. Манай нисгэгч үйлчлэгч нар тий Айра Монголын компани үйлчлэгч нар одоо яг мэрэгсэн сайхан энэ үйлчлэгээ их үнэхээр сайхан байна. Ямар байх хэвтэй байд юм болоо бас. Тэглэгийн хувийн компани үндсэн нүүр царай болж байгаа хүмүүс бол нисэх баг. Тэгээ үйлчлэгч нар тэр дундаа ерөөдөө байнгын одоо манай компаниар үйлчлүүлж байгаа гадаад дотоодын бүх үйлчлүүлэгч нартай тэр цэм одоо ерөөдөө бол дотооддоо нисэж байгаа хараа төлхөө нисэж байгаа олон жил туршлагатай ажил хийсэн компани бол манайх. Үүгээр бас манайх бол босод ер нь авиа компаниудынхаа нүүр царай болж байгаа учраас бас тэр дээрээ ч гэсэн хариуцлага өндөр. Аюулгүй байдлыг л ер нь бол нисхийн бол агаарын тээврийн бол хамгийн гол зүйл аюулгүй юм байна шүү дээ. Тий, аюулгүй ажиллагаа. Аюулгүй ажиллагаа. Энэ дээр л нэг төлхөө ажилт юм байна гэж ойлголоо. Тэгэлгүй яг уу. Энд ч одоо ингээд газраас тасраад буух хөрөл бол энэ бүхэд чинь тэгээд ард юу болж байгаа бид нар харж амжарахгүй. Тэгэхээр үйлчлэгч нар ч гэсэн тэр харж зорчигч нарын тухтай байдал тэгээд сефтиг нь маш сайн өндөр хангаж байгаа учраас энэ дээрээ бидний хоорондын итгэлцэл тэр сургалт crew communication тэр хамтын ажиллагаанд бидний нүүр царай бол явж байгаа.
За баярлалаа. За баярлалаа. Одоо ингээд бүгд Улаанбаатар руу замдаа гарцгаа. За тэгээ Улаанбаатар замдаа гарчаа. За сайхан хэлцгээрээ. Яг энэ хэсэг рүү бол одоо энэ мэдээж энэ онгоцны хэсэгч рүү бол орох ирэх байхгүй. Гаднаас бол тэгээд онгохгүй тийм ээ. Дотроос холбоогоор ярьж ич нэвтрэх хэрэг аа. Үүтэй. Намайг нэвтрүүлж болохгүй. Дараа нь нэг зөвшөөрөл авч иж нэг газарсны дараа болох. Энэ онгоцонд ажиллах энэ иргэдэд үйлчлэгийг зааж өгсөн ийм сайхан туршлагатай залуутай өнөөдрөөс танилцаад хамт аялсандаа бас таатай байна. Баярлалаа. Тэгээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Цаашдаа олон сайхан үйлчлэгчийг, олон сайхан тэр инээмсэглсэн тэр сэтгэл зайтай гоё тэр иргэдэд үйлчлэгчийг бас бэлтгэрээ гэж хүсье. За би үргэлж билээ. За баярлалаа. За ингээд их хүмүүд үзэгчдээ Royal H-ийн нийгэм эдийн засгийн сувг нийгэм дөрвөлгүй жүжиг нэвтрүүлэг Улаанбаатараас Говьалтаас Улаанбаатарын чиглэлд аялаад хүрээд ирлээ. Тэгэд ямар ч байсан бас иргэний нисхийн 90 жилийн ог тохиолдуулж өнөөдөр би урилгагүй шүчмэний би энэ Air Mongolia гэдэг компанид плед таарад Говьалтын чиглэлд бас нислээ. Тэгэд энэ 90 жилийн ог тохиолдуулж энэ иргэдийн санал хүсэлт зааман иргэдтэй уулзаж мөн одоо энэ онгоцны бүхээгт үйлчилж байгаа энэ үйлчлэгчтэй бас дэлгэрэнгүй танилцаж тэдний бас ажил хөдөлмөртөө танилцаад бас яриа өрнүүлээ гэдэг зорилготой өнөөдөр бас зорж ирсэн юм аа. Тэг үнэхээр сайхан байлаа. Ямар ч аюулгүй мөн одоо хурдан шуурхай хамгийн гол нь аюулгүй байдал дээр маш өндөр түвшинд ажилтгийг бас би өөрийн нүдээр бас танилцлаа, харлаа. Тэгээд энэ үйлчлэгч гэдэг хүний ажил бас үнэхээр их хүнд мөн бас их хэцүү ажил юм шиг надад бол санагдлаа. Өөрсдийнх нь бол өөрсдийнх хөсөл мөрөөдлөөр өөрсдийнх нь тэр зорилгоор урдаа зорилго тавьж бас ажиллаж байгаа болохоор өөрсдөд нь бол маш их ад жаргалтай сайхан байд юм байна. Агаарт ажиллана гэдэг бас их сонирхолтой байд юм байна, их гоё байд юм байна. Тэгээ энэ мундаг одоо дээд зэрэглэлийн харьцааны соёлтой энэ их сайхан ажлыг хийж яваа энэ хамт олонд нийт одоо бас үйлчлэгч нартай энэ иргэний нисхийн 90 жилийн баярын мэндийг бас хүргэмээр байна. Мөн нийт нисгэгчтэй, нийт одоо ажилчин, албан хаагчтай бүгдэнд нь бас баярын мэндийг хүргье. Ингээд өнөөдрийн урилгагүй жүжиг нэвтрүүлэг та бүдтэй бас урилгагүй гарч очиж нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө, сайхан аяллаа. Тэгээ хамт ирсэн үзэгч та бүхэнд бас их баярлалаа. Баяртай үзэгчтэй.